За сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдөр Code Cook контентээр одоо нэгэн сонирхолтой зочныг та бүхэнтэй уулзах гэж байна. За сайн уу найз. За ажил төлөвлөн сайн уу? Ааха. За өнөөдрийн манай зочин бол одоо биологийн ухааны доктор Тамир гэж одоо ийм нэгэн сайхан бүсгүй байгаа. За өнөөдөр бид хоёр одоо та бүхэндээ сонирхолтой нэгэн хоолыг хийж хүргэхээр байгаа. За тэгээ хоолныхаа ажиллагаанд оръё да тий. За энэ iCook одоо ингээд галтгоонд маань ингээд өнөөдөр хүрэлцэн ирсэн найздаа маш их баярлж байна. За тэгээд танах одоо хэрэгжилж байгаа шүү дээ тий. Тий. Ер нь аль хэрэглээд бас овоо удаан 8-9 жил орчим хэрэгжилсэн байна. Тэгэхээр өнөөдөр энэ хоёулаа зүгээр хамтдаа тогоондоо ингээд ийм сонирхолтой байдлаар яг ийм хоол хийж болно гэдэг хүргэе тий. Ааха. За ямар хоол хийх гэж байна найз? Өнөөдөр найз нь яг найздаа ийм ногоотой ураг гэдэг хоол хийж өгөх гээд байгаа байхгүй. За тэгэхээр ерөнхийдөө нөгөө хоёулаа хоолоо аль болох эрүүл аргаар шимт хижээлийн алдагдуулахгүйгээр хоолоо хийж одоо сонирхуулах юм. Хоол идж байгаа гол зорилго бол одоо тэгэл бидний биед хэрэгтэй шимт хижээлийг л одоо энэ хоол хүнснээсээ авах тий. Тэр зорилгоор л бид нар ч одоо хоол хүнсийг идээд байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэрийг хадгалаад болгон гэхээр бол яг ингээд хамгийн одоо бидний амьдралд маш чухал одоо тий үүр гүйцэтгэж байгаа баг тий. Ааха. Яг үнэ. Нэг том асуудлыг одоо шийдэж өгч байгаа гэх юм уу та тий. Тэгээ ер нь шимт хижээлгээд ингээд хүмүүс ярихаар ингээд сайн ойлголтгүй бас байгаад байдаг байхгүй юу. Тэгэхээр ер нь бол эцсийн эцэст яг хоол маань амаар ороод яг хаана очт юм бэ? За ер нь бол одоо бидний бие чинь эсэс бүрдсэн байгаа шүү дээ. Хүний бие ер нь бүхэл амьтны бие эсэс бүрдсэн. Хамгийн бага нэгж тий. Хамгийн одоо бидний биеийн бага нэгж эсэс бүрдсэн гэд үзэхээр ер нь бол бид нар хоол одоо идчихээн шимт хижээл одоо хоолноос тий авах гээд байгаа гол цаад одоо шалтгаан бол одоо эсийг хооллох эсийн одоо бүх тэр энерги ялгаруулах үйл ажиллагааг энэ одоо энэ хоол шимт хижээл маань дэмжиж өгснөөр тэгээд энерги ялгарч ээж энэ шимт хижээлийг ашиглаад энэ эс маань энергийг ялгаруулж ээж бид нар ер нь бол ингээд амьд явах одоо гол үндсэн суурь авах. Тэгэхээр ингээд бодохоор угаасаа шимт хижээл гэдэг амин дэм гэл те. Яг нэрнээсээ ч ингээд бодсон бид нар амин дэм гэхэлэр одоо нэг амьтай холбоотой. Тэгээд дэм гэхээр бас нэг ингээд дэмжлэгч гэж байгаа шиг те. Тэгээд ингээд бодохоор угаасаа бидрийг ингээд амьд явахад хамгийн чухал зүйл бол энэ амин дэм. Тий, шимт хижээл. Тэгэхээр энийг одоо бид нар хамгийн одоо угаасаа авдаг гол зүйл бол хоол хижээл. Тэ амар орж байгаа хоол байгаа. Тэгэхээр ингээд яг нарийн одоо гүн утгаас нь ингээд бодоод үзэх юм бол одоо хоол гэдэг зүйл бол би эсэд хэрэгтэй шимт хижээлээ авч гин үү гэдэг тэ. Тэр чинь аягүй чухал асуудал болоод ирж байгаа байхгүй. Би одоо биологийн мэрэгчлэлтэй ч гэсэн бас нэг талаар одоо ингээд хүний биологийн процесс базин солилцоо ингээд судлаад ирэхээр энэ яалчгүй ингээд хоолтой холбогдож орж иж байгаа байхгүй. Тэгээд тэгэхээр би ч гэсэн бас эрүүлтэй эрүүл саруул одоо эсээ зөв хооллож амьдрахын тулд хоолны талаарх мэдлэгээ хүртэл нэмэгдүүлэх шаардлагатай болж байгаа байхгүй тий. Одоо ямар хоол хүнс одоо шимт хижээлийг илүү агуулдгийг тий. За тэрнээс гадна тэр одоо хоол хүнснийхаа шимт хижээлийг алдагдуулахгүй хийж идэн гэдэг чинь чухал болчиход байгаа байхгүй тий. Тэнд ер нь хамгийн чухал процесс нь явагдаад байна тий. Тий. Ер нь тэгээд тэр шимт хижээлийг авч чадахгүй байснаар одоо яад ер нь хүний бие. За ер нь бол саяны миний хэлсээр одоо эс тэ бензин солилцоо ингээ явагдчихаа. Эс бол энерги ялгаруулах үйл ажиллагаа энэ төр эс дотор явагдаж байгаа. Тэр үйл ажиллагаа одоо доголдно л гэсэн үг л дээ. Яа тэгэхээр одоо бид нар одоо ялчгүй ингээ шинжлэх ухаанаар одоо эдэн төрлийн витамин тэ эдэн төрлийн минерал ер нь бол баг 90 гаруй төрлийн эрдэс минерал витаминыг бид ингээ хоол хүнсээс авах хэрэгтэй байна гэсэн бүр шинжлэх ухааны одоо судалгаа гарчаад байгаа шүү дээ. Тэр чин цаанаа судлаад эсэд энэ бүгдээрээ энэ эсийн үйл ажиллагаанд бүгд хэрэгтэй байна гэдгээр нь бас олж илрүүлж байгаа шүү дээ. Тийм болохоор эдгээр бүх одоо шимт хижээлийг одоо бид нар авч чадахгүй аль нэг нь одоо дутагдах ч юм уу. Тэгэхээр тухайн нэг одоо шимт хижээлийг ашиглаж явагдах хэвээр биологийн процесс
гэдэг ч юм уу бизнес солилцоо ч юм уу тэрэнд одоо асуудал үүснэ л гэсэн үг л дээ. Тэгэл энэ асуудал маань одоо байнга л татагдаад ирэхээр ямар нэгэн доголдол үүсэх, эс маань одоо хорт хадрын эс болох ч юм уу, өвчлөх ч юм уу тий ингээл янз бүрийн өвчлөлүүдийн бас одоо ялчгүй гол юу амин дэмий дутагдал гэж сүүлийн судалгаагаар юу бол гарч иж байгаа л да. Одоо энэ нөгөө нэг нийтлэг одоо энэ нөгөө өндөр жинтэй болох тий одоо таргалалт гэдэг юм шүү. Тий. Энд чи одоо нөгөө нэг тэгж яриад байгаа шүү дээ. Одоо хуучин чинь бид нар чи ингээд нөгөө нэг шийдэл жилийн дутагдaltaй хүмүүс ихээр ингээд нөгөө Африкийн тий одоо хүүхдүүд ингээд хөөрхөө өлсөж өгч ингэж гэдэг мэдээнүүд сонсоод тэгж ойлгодог байсан. Тэгсэн чинь одоо болохоор маш их мэдээд байгаа хэрнээ шимт жилийн дутагдалд ороод тэгээ маш их өндөр жинтэй хэрнээ шимт жилийн дутагдaltaй байгаа байхгүй тий. Бараг одоо тэр илүүдэлчин одоо ингээд судалгаар шимт жилийн дутагдлаас үүсээд байна гэж байна. Энэ маань одоо ялцчихгүй бидний бас нөгөө нэг дэлхийн ертөнцтэй дэлхийн ертөнцийн одоо бидний хөрс эдгээр зүйл одоо маш олон жилийн өмнөхөөсөө ингээд өөрчлөгдөж байна л да. Дэлхий дээр ч одоо ингээд хүн ам маш их өссөө те. Ингээд тэгэхээр бид нар бас одоо ингээд газар тариалны эрхлэлт гэдэг ч юм уу хөрсний одоо шимт хижээл ашиглах одоо энэ ногоо ургамлуудыг одоо хүмүүс маш их авч ашиглаж байна те. За ингээд тэгэхээр эдгээр зүйл маань ерөн бол одоо хөрсний шимт хижээл одоо алдагдах ч юм уу эсвэл бидний бас хэрглэж байгаа одоо энэ янз бүрийн бордоо ч юм уу бусад одоо химийн гаралтай зүйлээс хамаарч хөрс одоо бохирдох ч юм уу те. Иймэрхүү асуудлаас болоод ер нь хоол одоо ногоонд агуулгдж байгаа шимт хижээл энэ одоо илүү багасаад байна гэсэн судалгаанууд ялангуяа сүүлийн үед бас гарч иж байгаа юм л да. Хоол хүнснийхэн шимт хижээл нь өөрөө шимт хижээл нь өөрөө бид нар одоо голдуу одоо хоол хүнснээсээ шимт хижээл авч байгаа шүү дээ тий. Голдуу ногоо одоо идлээ гэж бодоход ногооноос бид нар шимт хижээл авч जैन. Тэгэнгүүт тэр ногоог тариалж байгаа газар маань одоо ингээд дахин тариалаад тахаар тэр хөрс чинь угаасаа өөрийн гэсэн нэг юм шимт хижээл бас агуулах хэрэгтэй шүү дээ тий. Тэр нь одоо хөрсний одоо тэр эрдэс энтер одоо багасах ч юм уу те. Ингээд ирэхээр тэр эрдэс нь багассан хөрсөн дээр бид нар ногоо тариаллаа гэхэд мэдээж л илүү бага одоо эрдэс агуулсан ногоо ургах нь тэр нь бол одоо дэлхийн хүн ам ихсэнтэй холбоотой. Тий, ер нь бол яг газар тариалан ер нь бол газар тариалан эрхлэхтэй хүмүүс чинь нэг жил нэг газар тариалаад өөр газар дараа жил нь өөр газар тариалаад байдгүй шүү дээ. Голдуу нэг газар ингээд яг жил болгон тариалаад байна. Жилдээ бол хэдэн удаа хүртэл одоо ингээ гений өөрчлөлттэй ургамлыг бол жилдээ бүр хэдэн удаа ургах авч байгаа шүү дээ. Ингээ бодохоор яалтчгүй нөгөө хөрсийнхэн шимт хижээл багасаад ирж гин гэсэн судалгаанууд одоо сүүлийн жилээр. Тэгээд тэгэхээр бид нар хичнээн бас ингээл тэ ногоо идэх гэж хичээж байгаа ч гэсэн тодорхой хэмжээнд бас нэг шимт хижээлээ хангалттай авч чадахгүй тэ. Хүн чинь бас нэг ходоод чинь бас өөрөө нэг юм хязгаартай байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр одоо бидний биед хэрэгтэй хэмжээний шимт хижээлийг авахын тулд бас их хэдэг хэрэгтэй болох ч юм уу тий. Ингээд ирэхээр бас энэ нь одоо илүүдэлж байна. Тэгээ мэдээж хоёр дахь бас гол нөлөөлж байгаа зүйл бол бидний нөгөө хооллолт өөрчлөгдөж байгаа шүү дээ. Аюун боловсруулсан, савлагдсан. Тэгээд ер нь хоолыг одоо жахан хит боловсруулж идэх ч юм уу тий. Хит буруу одоо ингэж боловсруулж идэх ч юм уу. Эдгээр зүйл нь бас бидний одоо нөгөө нэг голдоо одоо шимт хижээлтэй хоол хүн сэтгээсээ илүү нэг юм бэлэн болгоцсон тий зүйлсүүд идэхээр эдгээр угаасаа шимт хижээлийн агуулмж маш багтай болоод ирэнгөө тиймэрхүү зүйлийг бид нар идээд хахаар цаанаа эс маань одоо шимт хижээлийн дутагдaltaй ороод байгаа шүү дээ тий нөө эсэд хэрэгтэй шимт хижээлүүд маань очихгүй болохоор тэгэл улам одоо дахин цаанаасаа шаардахаар хэтрүүлж иддэг ч юм уу тий ингээл илүүдэлж ин энтер гараад байдаг. Уул нь харахад тэрхэн аягүй хидэд байгаа мөртлөө яг одоо хэрэгтэй шимт хижээлээ авч чадахгүй тий байх ч юм уу тий ийм асуудлууд бас гарч ирж байна л да. Надад бол ингээд энэ тогоон дээр хоол ихэд их амар байдаг байхгүй юу. Тэгээд эрчүүд бол ер нь энэ тогоон дээр ингээд ямар ч асуудал хоол ирчихнэ. Ингээд ер нь сайхан өөрч тавиал тий. Гэрт одоо хөрөгчөө онгоолголоо юу вэ? Одоо надад хэрэгцээтэй ямар шимт хижээл ногоо урган бол одоо юу тийц байна. Тэрийг ингээд энэ тогоондоо хийгээл тагийн таглаад яг 30-40 минут ингээд нэг өөр ажил төрлөө хийж байгаа л ингээд гэртээ сууж байгаа очиод онгоолонгод нөгөөх юм айгүй гоё сайхан болцсон гэдэг. Би өөрөө бас нэг тийм хоолны талын
мэдлэг энэ төр муу ч юм уу те хоол хийх одоо ур чадвар энэ тал дээр ингээд сул болоод ирэхээр айгүй ингээд хоол хийх нь амар нэг их ингээд толгой гашлагаад яаж гоё олохгүй яаж хийх үү гэд бодоод нэг их амтлаад ах шаардлагагүй гэдэг шүү дээ. Тэгээд эрэнгүүт би ерөнхийдөө бас хоол хийхээр нэг тийм асуудал байдаг. Яаж хоол амттай болох вэ гэдэг ч юм уу те тэр тал дээр айгүй санаа зовд гэсэн. Тэгэнгүүт энэ тоогоог анх нөгөө яг ингээд шимт ижлийг нь те ингээд хадгалж болгосноор илүү хоол ингээд амттай болоод тэгээд дээрэс нь хийхэд айгүй ингээд амар байгаа шүү дээ. Одоо ингээд ногоонуудаа бүгдийг нь тавиалж игэнчин гэхлээр бараг ямар ч хоолны мэдлэхгүй хүн ч гэсэн те хоол хийчиж болохоор гэдэг нь надад бол хамгийн түрүүн одоо шууд авах гэсэн за ашгүй миний нэг асуудлыг шийдлээ те хоол хийж чадахгүй одоо яаж орог төм хийх бол миний хувьд айгүй тийм одоо хүн асуу хамаа маяг юм байна. Нэг бол одоо түлэгчдэг ч юм уу, нэг бол усан ширгээгүй гэдэг ч юм те усан хизээч ширгээд байгаа гэдэг юм. Тэгээ ерөөхдөө тийм юм талаасаа бас ингээд над чиг хоол хийж чаддгүй хүнд бол аюу маш том асуудлыг шийдэж өгдөг тийм маш олон бас айлын тэр асуудлыг шийдэж байгаа бох тий. Хүн чинь ер нь ингээд өөрөө их тийм юм залахгүй юм тийм шүү дээ. Тэгэл ер нь ингээд хоол бэлэн байж явах одоо тийм хүсэлтэй бараг тий. Ер нь яг тэр хэрэгцээг надад бол яг нөхдөг байхгүй юу. Яг ингээд нэг ажилдаа төрөлтөө яасан сандарсан тий ийм үед ингээд уул нь ингээд гэртээ хоолоо игээд идмээр санагдаад байдаг. Ямар нэгэн гадуур хооллохыг хүсдэг. Тэгээ гэртээ орж ирлээ цагаан тавьчаал өөрөө ажил төрлөө зохицуулчаал ингээд идчихдэг. Тэгэхээр айгүй гоё байдаг. Тэгэхээр ядаж гэртээ ч гэсэн хоол ингээд хийгээд идэ гэдэг тийм сэтэл төрөх нь илүү болж байгаа. Тэгэхгүй бол ингээд бас нэг за ядарч орж ирэл бөө юм болоод хоол хий ингээд бодохоор бас тий нэг бэлэм авч ирээд ичмэр ч юм шиг сахилаад ичмэр ч юм шиг байгаа юм ичиж гэдэг чинь юм сонголт их боломжтой шүү дээ. Тэнгүүд өө эн чинь ингээд хийл тавиал угаасаа би уцаас илчээд ирэхэд болчихно ч гэдэг ч юм. Ингээд бодохоор за хийчих гэдэг ч юм уу тий ядарч тэр сонголтыг хийхэд бас ер нь тусалж байгаа байхгүй тий. Ер нь яг тэр тал дээр хоёулаа яг санаанууд нийлж. За хайц нь болохоор одоо мэдээж сайхан одоо ногоонуудаа өөрөөд ингээд тавьчлаа. Одоо энэ манай нэг нэвтрүүлгийн маань одоо контентын маань ивент итгэж байгаад байгаа. Dutch Wars гэдэг одоо энэ Монголд бол одоо 1999 оноос хойш энэ үйл ажиллагаа явуулж байгаа юм лээ. Тэгээ энэ герман технологиор мах болон махан бүтээгдэхүүнийг ингээд боловсруулаад тэгээд яг байгалийн аргаар өөрөөр нь хамгийн гол. Тэр нь таалагдсан. Ямар нэг бусад одоо нүүрслагч одоо янз бүрийн удаан хадгалагч юм уу тиймэрхүү өнгө бодгийн өөрчлөлт гэх юм уу тийм нэмдгүү гэсэн юм биш тий. Оо за. Kotku контент ивент итгэгчээр гений өөрчлөлтгүй цэвэр мах Dutch Wars. Тийм гоё юм махан бүтээгдэхүүн байгаа. Тэгээ энэ дээр хоёлаа энэ гоё нэг зайц байгаа юм. Энэ одоо ерөөсөө ингээд яг сайхан байгалийн хамтаар ингээд гоё зайц байгаа. Тэгээ өхрийн махан зайцаа ингээд сайхан жигэнчи хамт. Тэгээ энэ тогоонд одоо ингээд өөрөө тавьсан юмнууд маань ингээд сайхан хоорондоо холигддгүү тий? Амт нь үнэрэн тий? Тэр их гайхалтай. Тэгээ одоо бас ингээд хоолоо түлчдээ шүү дээ бид нар чинь тий санамсаргүй. Тэнгүүтээ түлхэхийн нэрс хоолндоо ордгоо тий? Харин тий. Анх би бас яг нөгөө нэг энэ тогооны одоо тэр олон төрлийн мах хийгээ тий болгож явах үед нь бас аюу тэрийг хараа гайхчихсан л та. Өрөөс ингээд нөгөө нэг адууны мах чи аягүй хурцтай. Тэнгүүд загсны мах тэр тий. Тэр чинь ерөөсөө ингээд бусад бахандаа шингэхгүй байгааг бол вау. За ингээд хоол маань хийхэд бэлэн болох гэж юм тий. За ингээд хоолоо сайхан тавьчихна. За тэгээд нэг сайхан юм нь одоо маш бага тог зарцуулдаг тий. Маш бага гал дээр болдог. Одоо хоёулаагийн түрүүний яриадсэн нөгөө шимт ижил гэдэг юм маань энэ бага гал дээр илүү их хадгалагдаж үзэх боломжтой байдаг тийм. Ер нь бол нэг 40-60 градусаас дээшээ болоод ирэхээрээ шимт ижилүүд маань ер нь бол задарч эхэлдэг. Өмнө нь одоо миний хэрэгэлдэг байсан тогоо тэр чинь бид нар ер нь нэг буцалгаж л ер нь хэрэгэлдэг шүү дээ тийм. Тэгэл ерөнхийдөө маш их уур гаргаад хор гэж нэг текстаа юм шиг. Тэнгууд ерөөсө хамаг шимт ижилийг нь баг ингээд алдчихад иддэг байсан байгаа байхгүй тийм. Тэр одоо тэгэл уураар нь алдчихж байгаа тийм. Тийм. Хоолыг боловсруулж идэх тал дээр хамгийн одоо шимт ижилийг хадгалаад хамгийн эрүүлэр болгодог технологи бол ерөөсөө энэ уураар болгох. Энэ жигнэх технологи.
гэж харж байгаа. Тэгэхээр янз бүрийн одоо жишээ нь эрүүл мэндийн асуудалтай хүмүүс ч юм уу те тэр хүмүүст одоо хоолыг нь зөвлөдөө штэ. Одоо сүүлийн үед функционал медицин гэдэг ерөнхийдөө те амгаах ухаан нэлээд хөгжөөд ирэнгүүт хүмүүсийг ерөнхийдөө нөгөө хоол орно маш хэмжлэх ийм зүйлс хөгжиж байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн хоолыг ерөөсөө цэвэр дандаа ийм жинсэн технологиор сольж байгаа байхгүй. Хамгийн одоо эрүүл хоол хийх арга нь ерөөхдөө жинсэх технологи билээ. Тэгэхээр энэ тогооны хамгийн давуу тал одоо тэр шим тэжээлийг алдагдуулахгүйгээр маш бага гал тий хоолыг болгон дээрээс нь чи бактери үрчихгүй гэдэг байгаа тий. Тий. Миний найз чи одоо биологийн ухааны доктор. Энэ одоо нөгөө эрдмийн зэргийн юм цол гэсэн үг те ер нь. Тэгээ энэ цолоо найзаа одоо яаж хамгаалсан те хаана хамгаалсан тэгээ хэдий хугацаанд одоо бас хамгаалж чаддгаа энэ талаараа хуваалцаач те. За. Ер нь бол Солонгост хамгаалсан. Их сургуулийн биологийн одоо тэнхимд суралцж агаад тухайд ерөөхдөө одоо ч гэсэн бас байгаа л да. Ингээд нөгөө гадаад руу тэтгэлгээр суралцах шалгалтууд байдаг шүү дээ. Тэгээд яг энэ Солонгосын 21-р зуун сан гэдэг Солонгосоосоо тэтгэлэг авдаг тийм сан байсан мөлөө. Солонгосын зүгээс тэтгэлэг өгдөг. Тэр сангийн ерөөхдөө шалгалтанд тэнцээд тэгээд Солонгос руу суралцгаар яваад тэгээд бакалавра дуусгачаад магистр доктор гэж хамтгаж ерөөхдөө хамгаалаад нэг 10 жил яг Солонгост яг 20-тад очиод 30-тад ингээд докторийн зэрэг хамгаалж исэн. Тий. Мэдээж амар бол зүйл байгаагүй. Тэгээ ялангуяа бид нар чинь тэгээд эмэгтэй хүний хувьд чинь яг ингээд доктор хамгаалахын тулд чинь бүх юмыг хаашаа тавиал. Яг л одоо тэрэндээ төвлөрч ээж ингээд 10 жил дотороо дуусгаж байгаа байхгүй. Тэрнээс иш одоо Солонгост одоо сурч ирсэн шүү дээ. Тэгэнгүүт зарим Солонгосын доктор танд сурж ирсэн оюутнууд нь гэр бүл цохоогоод хүүхэд гаргаач юм ингээл тэгэл ингээд сонжраад бас тийм эсвэл зарим ингээл нэг Монгол одоо гадаадаас ч юм эсвэл те хүмүүс ирээд бас ингээд доктор сурч илээхт бас ингээд хүүхдийн тэр гаргах ч юм энэ үедээ жилийн төлөө авдаг ч юм иймэрхүү юунууд гарах юутай. Тэгэл би бол ерөөсөө л дуусгаад тэрний дараа л ерөөсөө амьдралаа бодъё гэд яг л нэг юм эхэлжүүл айл бол хурдан дуусгах гэж нэг дараагийн ямлуугаа гэдэг юугаар тэл ерөөсөө төвлөрөөл яг л нэг 20-30 нас чи яг л нэг залуу яг үе штэ тий. Тэр үе яг сурахад зарцуулж ээж тэгээд би ерөнхийдөө бас нэг ойлгосон зүйл нь ерөөсөө энэ цаад юундаа би ингээд биологоор доктор хамгаалсан ч юм уу аль нэг юмар магистр хамгаалсан ч юм уу тий. Тэрэндээ биш энэ ерөөсөө цаана бидрийг маш их юмд сургадаг юм байна. Тэгээ тэр ур чадвар тий нийгмийн тэр нийгмийн харилцаа тэр нэг амьдралд хэрэгтэй ур чадвар тэгэнгүүт төвлөрөх тууштай байх одоо ямар нэг юмд одоо ингээд анализ хийх чадвар ч юм уу тий. Эсвэл ядаж ингээд ямар нэг юмыг ингээд дүгнэлт гаргах харьцуулсан судалгаа ч юм уу судалгаа уншаад эсвэл ойлгох ч юм уу тий. Эсвэл иймэрхүү зүйлүүд дээр энэ ур чадварууд маань хэрэг болдго юм байна гэдэг. Тэгээд яг хөө тэр давуу талаа ашиглаад аль болох юм эрүүл мэндийн чиглэлийн судалгаанууд уншдаг ч юм уу тий. За бодис солилцоо энэ эдгээрийг би ойлгож байгаа дээрээ тулгуурлаад одоо жишээ нь шин тэжээл гэдэг зүйлийг ойлгох гэдэг илүү төхөн байдаг. Тэгэнгүүт энийг хүндэж гисэн гаргаж илэрхийлэхэд ч юм уу тий. Тэр тухайн хүнд ч гэсэн бас илүү ойлгомжтой хэрэгтэй байдаг юм болов гэж ширнэ анзаарч байгаа. За тэгээд хоёулаа одоо ингээ хоолоо сайхан тавьчлаа шүү дээ ингээд тавиад орхичдаг болохоор аюу завтаа. Тэр одоо ингээд ерөөсөө орхичин тий. Би бас нэг хоол хийх нь одоо тий талаараас хэцүү зүйл гэж боддогсэн шүү дээ. Тэнгүүт энэ хутганаасаа бас нөлөөлдөг байсан юм байна гэдгийг бас хутга авсан байна мэдэрсэн. Тэгэхээр яг ингээд нэг энэ нөгөө хутгаар хоолоо бэлдээд ирэнгүүт хоол бэлтгэх нь айгүй амар болоод ирж байгаа байхгүй. Тэгэнгүүт ер нь бол хоол хийхэд хамгийн хэцүү хэсэг чи ерөөсөө бэлтгэх нь байсан юм шүү дээ. Ялангуяа максах хэрчиг мэрчгтэр айгүй дург байхгүй юу. Тэгээд аль болох ингээд нэг хэрчүүлж авдаг ч юм уу тий. Тийм сонирхолтой байсан бол
Одоо энэ нөгөө нэг хутгийг бас хэрэглээд ирсэн чинь хоол хийх илүү амар болсон юм шиг санагдсан шүү. Яг үнэ. Би бас нөгөө нэг сар шинээр энэ чи хүүхэд байхасаа буусныхаа махыг татдаг. Тэгээд ингээд татхаар яг энэ дээр нэг юм өсөөд одоо яачдаг юм те тэр ярьсан ингээд амар хат имшээд хатуу болчихсон те. Тэгэнгүүт одоо энэ хотгийг хэрэглэснээс хойш юус адилхан махаар татж байгаа яг гоё гараар татхаар үнэхээр угаасаа гоё бууз болдог. Тийм бууз гоё болдог шүү. Гоё болдог те. Тэгэхээр яг энэ утгаар юус татхаар ямар нэгэн юусоо гаранд ачаал өгөхгүй. Дээрээс нь ямар нэгэн юм одоо ившүүд юу гэдэг те юм үүсэхгүй. Маш гоё. Тэгээд маш гоё эрттэй өөрөө тусгай ирлэгчтэй те. Тэгэл энэ дээрээ юус ингээд сайхан утгаа ирлэгч амархан. Тэр үуч одоо ингээд аав нэг энтрийг санахаар нэг аяг байсан юм. Ингээд нэг тэр аяг эвгүй харагддаг гэсэн айгаа ингээд. Тий гар хөлөөд бид нар бол чадхааргүй те зөвхөн аавал ирдэг те. Одоо яг энийг ерөнхийдөө ялгааг юм бас анзаарчаа. Ингээд ерөөсөө ирчихэж байгаа те. Ийм хэлбэр ингээд одоо энэ гар утас хөгжихийн дайны одоо те ингээд галтгооны эргэсэл хүртэл ингээд те технологи нь маш их ингээд гоё хүний бие амар те. Тэгээ байгаль дээлтэй одоо юу гэдгийг ингээд маш гоё болжээ. Хүний цаг хугацааг хамгийн гол нь чинь маш гоё хэмжиж байгаа байхгүй тий. Тэс ерөөсө технологи гэдэг зүйл тий. Ямар одоо хүний амьдралыг илүү амар хэлбэр болж байгааг ер нь бол бас тий харж болж байгаа. Тий. Тэгээ айлын одоо их хүн, ээж хүн тий эхнэр хүн ер нь ингээд хүүхдүүдийн хоолтон дээр юу яаж анхаард юм бэ? Өөрийн сурсан хэмжээндээ бас хичээгээд явж байгаа бас нэг ээж. За тэгээд мэдээж нэгдүгээрт бол би хүүхдийнхээ хоолыг бол угаасаа аль болох зөвхөн энэ технологиг агуулсан тогоон дээр хийхийг хичээдэг. Мэдээж ерөнхийдөө хүүхдийн хоолны хэмжээ ч гэсэн бас бага тий. Тэгээд орчин үед бас энэ ногоо энтер тагуулгдж байгаа шимт хичээл бас хангалтгүй гэсэн одоо судалгаанд угаасаа гарч байгаа болохоор ер нь бол би тэгэл хүнсний нэмэлт амин дэмүүдийг бас яг бор хоолнд орохоос нь эхлээ шууд өгдөг. Тэгснээрээ бас анзаарэгдэж байгаа зүйл нь хүүхд харцангуй тархлаа сайтай. Тэгээд аль болох одоо Монголд нэг асуудал байгаа шүү дээ, амьсгалын замын өвчлөл. Тэгээд ерөнхийдөө бас хүндрөх ч юм уу те. Ийм тохиолдолд ихвэдэг бол би бас энэ хооллолт, энэ шимт хичээл яаж энэ дээр бас илүү ээж хүний хувьд те хүүхэд өвдөхгүй байх нь бас чухал шүү дээ. Энэ дээр бол үнэхээр тусалдаг юм байна гэдгийг бас яг ингээд бас амьдрал дээр ажиглаж явж байгаа. Тэгээд би өөрөө ч гэсэн бас тэр тал дээрээ ингээд бас хичээж аль болох те шимт хичээлээ ингээд хоол хүнснээс авчдаггүй шимт хичээлээ нэмэлтээр авах хэрэгтэй гэдэг тал дээр бол энэ бол угаасаа судалгаагаар батлагдсан те зүйл. Тэгэхээр хүүхдүүдтэй бас тийм дадлыг суулгахын төлөө хичээж байгаа. Ялангуяа бас нэг усуух дадал дээр нь бол үнэхээр бас ингээд нөлөөлчихсэн байна гэж бодож байгаа. Тэгэхээр би өөрөө бас одоо маш их ус бас маш сайн уудаг. Тэгээд ирэнгүүт угаасаа хүүхэд дээрээс л бидрийг хараад тэр дадал зуршлыг л ерөөсө бидрээс хуулбарлаж авдаг байгаа байхгүй тий. Би хичнээн ингээд усуудгүй байжснаа хүүхдээ ус уу гэдэг байл уухгүй тий. Тэнгүүд би өөрөө уугаал байн усны саваа авч яваад тэнгүүд манай хоёр хүүхд одоо яг тийм усны савгүйгээр гэрээс гардаггүй. Тэгээд ерөөсө усыг маш сайн уудаг ч юм уу тий. Ерөөсө бид нар л өөрсдөө л яг ингээд үлгэрлэх хэвээр байна. Бид нар өөрсдөө л ингээд мэдлэгтэй байх хэвээр байна. Тэгжээж одоо хүүхдтэй тэр дадал зуршлыг үлдээн гэдэг нь эрүүл амьдралын одоо дадал зуршлыг үлдээн гэдэг нь ер нь бол бусад нэг боловсрал те бусад хөгжүүлэх зүйлээс хамаагүй илүү хамгийн чухал зүйл гэж би бодож байгаа байхгүй. Яг л миний хувьд ерөөсөө өвдөхгүй байх одоо тэрийг бол амьдралдаа номер 1 тавьдаг. Яг тэр өвдөхгүй байх юм бол бид нар юу ч хийж чадна те. Өвдөхгүй байх юм бол ямар ч ажил ямар ч бүтээмжийг юу ч бүтээж чадна те. За өвдчихл юм бол тэгэл нөө өвдсөн хүн ганцхан мөрөдөлтөй гэдэг байгаа шүү дээ. Өөрөөсөө ингээд надаас ингээд авч үлдээсэ гэж байгаа зүйл бол одоо нэг тийм амьдралын маяг. Тэгэхээр би өөрөө зөв байхын төлөө л одоо хичээж байгаа. Тэгэхээр тийм дадал зуршлыг л аль болох нэг өвлүүлчих юмсан. Гэт ерөөхдөө л хичээж байгаа да. Тэгээ миний найз одоо ер нь ингээд харахад маш сайхан өсгөө байгаа даа байхгүй. Тэгээ энэ жинг одоо яаж ингэж зохицуулж гоё байрч юм те. Яаж анхаард юм бэ? Одоо тэр талаар нь асууж мэдмээр байна. Би ерөнхийдөө ингээд сүүлийн үед бас ингээд хүмүүст ч гэсэн ингээд бас зөвлөгөө
өгөөд ирэхээр ингээд нэг харьцуулж харж байгаа штэ. За одоо энэ хүн яагаад илүү ингээд тархлаад байна? За энэ хүн дээр яг ямар одоо дадал зуршлын асуудал байна? Юу идэж ууж чинь гэдэг ч юм. Ингээд тэгэхээр өөрийнхөөгөө бас харьцуулж харах нэг боломж олдог. Тэгээ би ерөнхийдөө хүмүүсээс ч гэсэн бас ингээд нөгөө нэг сонсон штэ. Чи ингэдэм байна, тэгдэм байна гэх тэ. Тэрийг ингээд анзаараад өгнээд үтсэн чинь би ерөнхийдөө хоолол иддэм билээ. За. Снэк нэг хэрэгэлдэг үү? За. Хоолоо маш сайн одоо ингээд нэг юм Хоол иддэг. Идээд байгаа мөртлөө одоо жингээ бариад байдаг. Тий, тэгээд хоолыг бол би ингээ хүмүүстэй харьцуулах юм бол би өөрөө бол нэг тийм том жинтэй одоо биш шүү дээ тий. Том битээ биш. Тэгсэн мөртлөө ингээд хүмүүсээс нэг юм дутхгүй идэв. Тэгэнгүүт хүмүүстэй хамт ингээ идэхээр хүмүүс чамайг баг идээд ингээд жингээ бариад идэв болоо гэж баг надаас илүү иддэв байж тээ гэдэг ч юм уу тий. За тэгэхээр эндээс одоо яг бас ингээд судалгаанууд те уншиж байгаа шүү дээ. Ингээд дүнэлт хийгээд зэрэг би өөр дээрээ ч гэсэн ингээд дүнж байгаа шүү дээ. Би одоо тэгвэл яагаад тархахгүй байна гэдэг ч юм уу. Тэгээд ингээд өөрийгөө бас анзаараад ирэнгүүт би угаасаа нэг тийм бас яг одоо өглөөний цайг маш сайн бэлдэж иддэг. Би өөр өглөөний цай уухгүйгээр баг гэрээс гарна гэж баг байдгүй. Тэгээд өглөөний цайг ингээд бүр дадал болгоцсон. Ямар яарч исэн ч гэсэн яаж иж байгаа нэг юм идээд ч юм уу найруулж авах ч юм уу гардаг. Яа тэгэхээр нэг өглөө юу ч идэхгүй бол би ингээд өлсөөд ямар нэг юм идэхгүй бол бүр ингээд өөр юм бодож чаддаггүй. Тэр чинь амар ингээд нэг миний ч одоо маш удаан дадал зуршил болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр би угаасаа тэрэндээ ингээд яг тасчдаг. Тэгээд энийг ингээд анзаарангууд манай гэр бүл бас яг энэ зуршил би одоо дадал яг ингээд тогтцсон билээ. Манай гэр бүл бол ер нь ингээд хоолол хийж иддэг. Хоолыг л ерөнхийдөө ингээд маш чухалчилж үздэг. Тэгэхээс ч нэг юм янз бүрийн борцог иддэг ч юм уу. Тийм ингээд нэг дундуур нь юм идээд байдаг. Эсвэл янз бүрийн юм авч тавьчаал нэг идээд байдаг шүү. Тийм. Одоо нөгөө нэг лавин гэж ярьдаг. Тийм дадал ингээд байдаггүй юм байна гэдгийг анзаарсан. Тэрийг тэгэнгүүт манай хүүхдүүд ч гэсэн яг тэгж байгаа байхгүй. Би хүүхдүүд дээр анзаархаар бас хоолыг сайн идэнэ. Тэр нэг тийм снэк энтер бас нэг идээд байдаггүй. Хоёрдугаар болохоор ерөнхийдөө мэдээж уурглаг аль болох ингээд уург сайн агуулсан хоол идгийг хичээдэг. Цадсан гэсэн нөгөө сигнал очно штэ. Тэр сигнал уург хангалттай идэхээр тэр сигнал яг ядахгүй тий. Өдрийн гидснээс ялгардаг одоо нөө даавар байгаа штэ тий. Ингээд цадсан гэсэн мэдрэмжийг өгдөг. Энэ уург чинь бол одоо энэ маханд амтны гаралтай уург гэж явж байгаа тий. Тий, амтны гаралтай. Ногоонд болохоор одоо хөвчлэн ер нь аль ногоонд байх вэ? Ногоо бол голдуу одоо нийлмэл нүүрс ус өндөр агуулж байгаа. Тэгээд витамин, минерал их агуулдаг болохоор тэгээд бас бид нар ногоог бас нэг гэддэг шалтгаан нислэг тий. Гол зүйл одоо энэ амтны гаралтай хүнснээс авахгүй зүйл чи эслэг байгаа даа ш тий. Амтны гаралтай уургаар бүх уурга хангая гэхээр бас бид нар нөгөө нэг тийм хэмжээний их бас идэж чадахгүй ш хүн чинь тий. Учраас нөгөө нэг калори ихчих гэдэг. Тэгэхээр яалчгүй нөгөө ургамлын гаралтай уургийг бас тий оруулж өгөх нь илүү тэнцвэртэй хооллолт болоод байгаа шүү дээ. Тэгээд ургамлын гаралтай уургны бас нэг давуу тал нь мэдээж одоо бидний гидсний орчинг айгуу сайн бас дэмжиж өгдөг, ашигтай бактериудыг дэмжиж өгдөг. Тэр талаасаа ингээд ургамлын амтны гаралтай уургийг нөгөө балансч авбал их зүгээр. Жишээ нь би одоо жишээ нь уурга хангалттай авахыг ер нь хичээдэг. Тэгэнгүүт зөвхөн амтны гаралтай уургаар би бүх уургийн хэрэгцээгээ хангахад хэцүү байхгүй. Тэгэхээр айгүй их хоол идэх хэрэгтэй болно те. Зөвхөн махаас идэж болохгүй те. Зөвхөн махаас идээд бас хэцүү шүү дээ. Ингээд жаахан янз бүрийн уургийн гаралтай уурга мэрэж те. Тэгэхээр яг уу нөгөө дутуу гэсгээ аль болох цэвэр уургаар нөхдөг ч юм уу. Тэгэхээр уурглаг ерөөхдөө уурга хангалттай одоо хүн бас нөгөө нэг илүү хоол те хэтрүүлж идэх нь бага байдаг. Тэгээд тэгэхээр энэ бас жингээ хасгаад. Нөгөө цадсан мэдрэмж. Тий, цадсан мэдрэмж маань илүү сайн одоо төрчгөр хүн чинь ингээд дахин хоолныхаа дараа юм идээд гэж бодохгүй ч юм уу. Тэгэхээр хоёрдугаарт нь бол би тэр илүү одоо уурглаг уурга сайн авах тал дээр анхаардаг нь бас нөлөөлдөг. Тэгээ гуравдугаарт нь болохоор яг уу бид нар биеийн нөгөө харьцаа, биеийн одоо нэг булчингийн масс одоо өөхний масс ингээд ховчил гаргадаг штэ. Инхээр ерөнхийдөө миний булчин масс айгу өндөр байдаг. Тэр нэг булчин сайн байхаар хүн айгу сайн калори шатаадаг. Тэгэхээр би одоо хичнээн бас ингээд сайн ийсэн ч гэсэн
шатаахтаа сайн гэх үү булчин сайтай болохоор би айгүй юм нэг зүгээр суудаггүй. Тэгээ айгүй дандаа яв хийждэг. Тэгээ уцаар ярьсан чинь явж хийдэг, явж ярьдаг хүн бид нар тийм стил байхгүй. Тэгэхээр бидний нөгөө калори шатаалтын бас нэг хэсэг нь энэ нөгөө нэг өдөртний хөдөлгөөн байдаг шүү дээ. Тэгээ би ингээ айгүй юм хөдөлгөөнтэй болохоор бас калори шатаадаг юм болов гэж ер нь анзаараад байгаа. Тэгэхээр одоо ингээд нэг нийтлэг юм ойлголт байдаг шүү дээ. Хүмүүс ч одоо юм идэхгүй байхаар ингээд турддаг ч гэдэг юм уу те жингээ асдаг ч гэдэг юм те. Тэгтэл ингээд бүр шал өөр байх нь шүү дээ. Тэг харин ч бүр бид нар шимт хижээлтэй юм идчихэж тэг жингээ асан те. Аа. За баярлалаа. Энэ тал дээр ингээд маш гоё ойлголт авлаа. Ер нь найз нь ингээд сүүлийн үед ерөөсөө амтлагч хэрэглэхэ болсон. Ямар нэгэн амтлагч хэрэглэхэ болсон. Тэгээд Хөгжүүлч одоо маш их нэмэлтүүд агуулдаг болчиход байгаа шүү дээ. Зөвхөн нэг саясаас авъя гэж дэлгүүр ороод уншингууд ч тэгэл баахан ий тэмдэглэгээтэй эсвэл сахар нэмсэн эсвэл одоо тэгэл баахан янз бүрийн амт өнгө оруулагч хийсэн байгаад тий. тэгээд ингээд салаадаас гарын доох материалаар тий. Тэгээ нэг амтлагаа гэвэл нэг жоохон хар бэрц орж байгаа юм. Тэгээ ойлыг тос. За тэгээ маш бага хэмжээний жоохон давс хийгээд өгч хэрэгтэй тий. Ингээд сонгон сармис амтлагаанд Котку контент ивент тэтгэгчээр гений өөрчлөлтгүй цэвэр мах Дочи Wurst. Энэ Дочи Wurst-ийн стужин нь болохоор нэг ямар нэгэн одоо хугацаагаа уртсагч өнгө Зүрийн нэмэлтүүд байхгүй гэсэн. Тэгээд яг тэр нөгөө зүүн зүгийн одоо малын булчин махын сонгоод тэгээд толгой ширтэйгээ ингээд нийлүүлээд тэгээ ингээ айгуу гой бутлаад ингээ тэгээ өөрийнх нь байгалийн аргаар нэг барьцалтуулаад тэгээ илүү нөгөө гарсан ингээд мэдээж юм чи маш их хэмжээний тос гарна шүү дээ. Тэр тоснуудын бүгдийг шүүж аваад харин тийм байна. тэгээд ингээ гаргаад ирэхэнгүүт ийм чамар юм байна тий. Өнгө одоо үнэр амт хивээ алдахгүй яг ингээ байгаад ирдэг. Тийм байна. Тэгээ маш гоё амттай байгаа тий. Тийм байна. Би одоо стуж бас идэх дуртай. Ингээд байж ил хоол маань болчихж байгаа байхгүй тий. За ингээ хоолоо ерөнхийдөө харъя ихтэй ойлоо. Вау! Ингээд ногоонууд маань ерөөсөн өнгө алдаагүй, хэлбэрээ алдаагүй. Яг тэр ивэр ингээ сахан гараад ирчих. Ингээ ногоонтой ураг маань бүгдээр бас өөр уул нь юунд хугацаанд болдог ногоонууд гэхдээ ингээ зэрэг болчиход яг нэг нь шалчиж илүү болоогүй байж ингээхээр энэ үнэхээр супер технологи шүү дээ. Хоолоо тавглаад тэгээд зоогоо хүртээ те. Тэгээд яриагаа өшөө тэр ширээндээ сахан үргэлжлүүлээ. За тэгээд зоог маань сайхан бэлэн боллоо. Хоёулаа сайхан тэгээд сайхан яриа өрнүүлж итэл тэгээд болчлоо шүү дээ. Вау. Хоол маань бэлэн солонгосон гоё өнгөтэй хоолсон шүү дээ. Баярлалаа. За хотог нэг айдгүй тэ. Ямар ч амтлагч хийхгүйгээр болгосон шүү дээ. Тийм. Тэнгүүд ерөөсөө давс хийгээгүй энэ төр юм шиг тийм амтдаггүй шүү дээ. Яг л өөрийнх нь гоё амтаа. За миний найз нөгөө нэг ногоотой ураг гэж хэлсэн ойлголт нь ямар одоо сэтгэлд нийцэж байна уу? Оо айгу гоё ногоотой ураг байна. Ерөнхийдөө ногоотой ураг ч бас нэг бүх юм ногоогоо ингээ холж молоод бас яачаар арай нэг өөр идэхэд нэг кафен өөр идэв штэ. Тэгвэл бүх ногоогоо ингээд яг нэгээр нь яг өөр өөрийнх нь амтаар ингээд амтлаад идэх нь бас илүү гоё сонирхолтой. Миний найзын ер нь мөрөөдөл нь яг юу юм бэ? Амьдрал нэг юм сонирхдаг сэдв бидэрт хүн болгоны нэг юм хобби шиг те. Тэр нь яг бас нөгөө эрүүл байх, өвдөхгүй байх энэ чиглэлээр бас ингээд судлаа, сонирхоод ирэнгүүт энэ мэдлэгээ ерөөхдөө бас илүү олон хүмүүс те. Зөвхөн одоо өөрийнхөө амьдралд л одоо хэрэгжүүлэх өрөөл өвдөхгүй байх одоо эцэг зорилгоос илүү миний хайртай дотны хүмүүс ч гэсэн өвдөхгүй байгаасаа тэгээд ерөнхийдөө бас илүү олон хүнийг те энэ тал дээр нь мэдлэг туршлага
хуваалцаад энэ тал дээр нас туслах юмсан амьдралд нь одоо эерэг тийм өөрчлөлтүүдийг оруулдаг. Тэгээ тэр чиглэлээр хүмүүсийг бас одоо сургадаг тийм. Өмнө нь бол одоо сургууль багшлал гэжээс бол одоо голдуу ингээд нэг юм олон нийтэд чиглэсэн энэ чиглэлээр сонирхдаг эрүүл мэндэд анхаардаг тийм хүмүүс маш их ихсэж байна. Тэгээ тэр хүмүүст зориулсан тийм одоо сургагч тийм багш бас нэг талаар болоод явж байгаа. Тэгэхээр тэр маань одоо миний бас амьдралын бас нэг юм кайф бас мөрөөдөл. Тэгэхээр миний найз ингээд бусдад тусдаа юм сайхан үйл хийж яваа юм байна. Найзынхаа одоо мөрөөдөлд нь амжилт хүсье. Миний найз одоо ингээд өөрийнх нь те одоо яг одоо хэлхийг хүсэж байгаа. Яг одоо ингээд талархмаар байгаа те баярлаа гэдгийг хэлмээр байгаа. Тэр нэг хүндээ ингээд баярлаагаа бас ингээд манай контентийг далимдуулаад хэлж болно. Бүр болвол ингээд утсаар бүр шууд залгаад таньдаа ингээд маш их баярлж явдаг шүү, талархаж явдаг шүү гэдгийг сэтгэлээ бас ингээд дамжуулах боломжтой. Тэгэхээр ингээд бодох юм бол талархах хүн маш их байна. Гэхдээ яг хуу хамгийн түрүүн те тэр хүмүүсээс хамгийн түрүүн бас талархаж илэрхийлж байх хэрэгтэй хүмүүс бол одоо эцэг байна уу ээж? Би нэг нэвтрүүлэгт оролцож байгаа ээж. За тэгээд яг одоо бичлэгтээ оролцож байгаа. Тэгээд ерөнхийдөө нөгөө талархаж явдаг хүмүүстэй илэрхийлээрээ утсаар яриад бас илэрхийлж болно гэд. Тэгээд та наруу залгсан. За. Тэгээд ээжтэй ингээд байн хэлтгүү ч гэсэн те ер нь яг боломж олдохоор бас хэлдэг. Тэгээд яг амьдралдаа талархаж явдаг хүнд одоо илэрхийлэх тэр мэдээж л одоо хамгийн түрүүнд эцэг ихтэй талархах ёстой. Тэрийг илэрхийлэх ёстой байхаа гэд танлуу залгасан. Тэгээд ээжтэй маш их талархаж явдаг шүү. Хайртай шүү. Баярлалаа. Охиндоо амжилт хүсье. Хайртай шүү. За. Аач охиндоо хайртай шүү. Охиноо бахарч явдаг шүү. Тэгээд Аач хайртай шүү. за хайртай шүү. Баяртай. Амжилт хүсье. За сайхныг хүсье. За баярлалаа. Баяртай. За тэгээ өнөөдөр найзынхын урилгыг хүлээж аваад найзтайгаа халуун дулаан яриа өрнүүлээд тэгээ энэ сайхан зоогийг хамтдаа зоогуулсан найздаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Найз нь бяцхан гарын бэлэг гардуулж байгаа. Энд найзынхын энэ контентыг ивент гэдэг Dutch Wurst гэдэг компани бүтээгдэхүүн байгаа. Стүүч нөгөө түрүү миний идсэн хоёр стүүч юм шүү тий. Тэгээ миний дуртай. XS ондоо маань байна. Баярлалаа. За тэгээ дараагийн сайхан дугаараараа уулзцгаая. Илүү сонирхолтой, илүү амттай, илүү шинэлэг хоолыг эрүүлэр гэртээ хийж идээрэй гэж та бүхнээс хүсэж байна. Баяртай.